За сайн байцгаана уу? Ардын элч чимлэгийн Нурлан байна. Ингээд өнөөдөр энэ сэдв бол гар хангалын талаар та бүхэнтэйгээ ярилцахаар бэлдлээ. За ингээд гар хангалын талаар өвчтнийхээ асуултанд хариулаад явъя. За минийхөө за өөр юу байна? Ямар асуулт байна? Асуултаа асуугаарай. За надад нэг ийм асуулт байгаа юм. Би одоо ер нь бол байнга гар хангалга хийдэг. Тэгээд одоо энэ гар хангалга маань ер нь надад ер нь миний үед сайн юм болов эсвэл муу юм болов сөрөг юм болов гэж би одоо их санаа зовдөг. Тэгээд танаас асууя гэж бодсон юм аа. За гар хангалгын хувьд миний дөө ер нь дэлхий дээр нэг 14-өөс 17 насны эрэгтэй хүүхдүүдийн 70 орчим хувь нь бол гар хангалга хийдэг. Тэр тусмаа Америкт хийгдсэн судалгаан дээр бол нэг 14-өөс 17 насны нийт эрэгтэй хүүхдүүдийн 74% нь бол гар хангалга хийгээд байна гэсэн юм судалгаа байдаг. Нийт насанд хүрэгчдийн насанд хүрсэн эрчүүдийн 63% нь гар хангалга хийдэг гэсэн юм судалгаанууд байдаг. За гар хангалгын хувьд бол сул тал бол бас байдаг. Сул талын хувьд би чам тайлбарлаж өгье өнөөдөр. За сул талын хувьд нэгдүгээрт гар хангалга хийхэд арьс маань гимтдэг. Бэлгэрхтний арьсны бүрэн бүтэн байдал олдох арьс гимтэх. Зарим тохиолдолд арьс хавгнах ийм тохиолдлууд байдаг гимтэлтэй холбоотойгоор. Гэхдээ энэ нь бол нэг 7 хоног дотроо идгээд хэвийн байдалд ордог. Ийм хэвийн байдалд ороогүй арьсны бүрэн бүтэн байдал алдагдсан байхад бэлгийн арьсанд орох юм бол бэлгийн замаар дамжих халдвар авах эрсдэл нь улам өсдөг. БЦ вирус авах эрсдэл нь бас өсдөг ийм сул талтай. За дараагийн сул тал нь болохоор яг арьсаараа хүрэлцээ бэлгийн арьсанд орох чинь эмэгтэй хүнтэй үнсэлцээ шүргэлцээд энэтэй холбоотойгоор дааврын хэмжээнүүд гар хангалгынхаа үеэс илүү ялгардаг. Тэгэхээр дааврын хувьд хэмжээний ялгарлал нь бага, таашаалын хувьд авах таашаал багтаа, сэтгэл зүйн хувьд бол яг бэлгийн харьцаагаа бол гар хангалга гүйцэтгэхгүй юм сул талтай. Ийм сул тал байдаг. За дараагийн сул тал дээр бол түрүү булчирхаан дээр яригддаг асуудал байгаа. Түрүү булчирхаа маань бэлгийн харьцааны үед маш сайн агшиж үрийн шингэнэ гарах юм үүрэгтэй байдаг. Гар хангалга хийж байгаа үед агшилт сайн байдаг боловч яг одоо бэлгийн харьцаа хийж байгаа үеиг шиг сайн байж арай хүрдэггүй гэсэн юм судалгааны ажлууд байдаг. Тэгэхээр тогтмол байнга гар хангалга хийх нь бол ачаал бүгдэл жоохон султай. Мэдээж тодорхой хугацаанд гар хангалга хийх нь бол бас эргэж талтай, сулж талтай. Тэгэхээр ингэж хариулъя да чиний асуулт. За ингээ манай өнөөдрийн гар хангалгын талаарх бэлдсэн энэ нэвтрүүлэг маань ингээд дуусч байна. За ингээд анхаарал тавьсанд баярлалаа.